Монгол улсын өрсөлдөх чадрын талаар лекц уншиж байгаадаа их баяртай байна. Намайг Отох Чулуу гэдэг би энэ өрсөлдөх чадрын төвийн захирлаар ажилладаг эдийн засагч мэргэжилтэй ийм хүн байгаа. За өнөөдрийн миний хичээл 3 үндс хэсэгтэй. Нэгдүгээрт өрсөлдөх чадвар гэж юу юм бэ гэдэг талаар та бүхэнтэй ярилцсан. Хоёрдугаарт тэгвэл Монгол улс дэлхий дээр яг хаана байгаа юм бэ гэдэг талаар цөмөрөө бас нэлээд хэдэн судалгааны үр дүнтэй танилцсан. Гуравдугаарт та бүхэн оюутнууд, залуучууд учраас та бүхэнд хамгийн ойрхон байдаг салбарыг сонгож аваад Монгол улсын боловсролын салбарын ерөн дэлхийн түвшинтэй харьцуулахад хаана байгаа юм бэ гэдэг талаар та бүхэнтэй ярилцъя гэж бодлоо. За өрсөлдөх чадрын талаар бол маш олон тодорхойлолт байдаг. Манай төв бол Швейцар төвтэй дэлхийн өрсөлдөх чадрын төвийн тодорхойлолтыг ашигладаг юм байна. Энэ төвийг үүсгэн байгуулагч Штефан Гарелли гэдэг нэрт эрдэмтэн өрсөлдөх чадрыг бол дараах байдлаар тодорхойлсон байна. Энэ бол альва үндэстэн өөрсдийнхөө компаниудыг дэлхийн түвшинд хэр ашигтай өрсөлдүүлж чадчихвэ вэ? Тухайн улсын ард иргэд нь хэр хангалуун амьдарч чадчихвэ вэ? Энэ компаниуд ард иргэдээ юм элбэг хангалуун өрсөлдөх чадвартай сайжруулах тэр нөхцөлийг төр зэсэг нь хэр бүрдүүлж байна вэ гэдэг талаас нь бодлогын судалдаг ийм шинжилгээ ухаан юм байна. Ингээр хэлэхэд нэг ангийн багш нь оюутнуудын хувьд бол дасгалжуулагч гэсэн үг. Нөгөө ангийн багштай харьцуулахад оюутнуудаа хэр хөгжүүлж чадчихна вэ гэдгийг л судалж байгаа. Тэгэхээр Монгол улсыг нэг анги гэж үзье л да. Тэгэх юм бол бид нар Орос гэсэн ангитай, Хятад гэсэн ангитай, Казахстан гэсэн ангитай яаж өрсөлдөж байгаа юм бэ гэдгийг л судалж байгаа. За өрсөлдөх чадрын тайлангийн өрсөлдөх чадвараар бол дэлхий дээр бол маш олон тийм үзүүлэлт гаргадаг юм байна. Хамгийн их түгээмэл ашиглагддаг нэг индекс бол дэлхийн эдийн засгийн форум гэж байдаг мэдэн тийм ээ. Нөгөө Давосын чуулга уулздаг жил болгон болдог. Тэрнээс гаргадаг өрсөлдөх чадрын тайлан гэж гардаг. 2005-аас 2006 онд бол дэлхийн 125 улс хамрагдсанаас Монгол улс 92-д хамрагдчихсан. 92 дугаар байранд орсон байна. Ингээд сүүлийн жилүүдэд бол байр жоохон хойшилж байгаад 2010 оноос хойш ялэмгүй дээшлээд 96 дугаар байранд орсон байна. Гэхдээ 2005 онтой харьцуулахад нөгөө судалгаанд хамрагдаж байгаа орны маань тоо 20-оор нэмэгдсэн байна. Тэгэхээр шинээр орж ирж байгаа улсууд маань манайхаас сайн байна гэсэн үг. 142 орны 96-ад явж байгаа бол бид нар бол нэг бусад ангиуд маань бидний өмнө байна. Бид нар бол нэг сургуулаар ярих юм бол сүүлээсээ 30% та тийм үү. 100 оноо авдаг байлаа. TOEFL-ийн оноогоор 100 оноо авах хэрэгтэй байтал бид нар 30 оноо авж байна гэсэн үг. За Дэлхийн банкны өөр нэг судалгаа байдаг. Энэ судалгаа бол илүү хууль эрх зүйн орчинд нь шинжилгээ хийх юм байна. Та бүхэн төгсөж гараад хувийн бизнес хийлээ гэж бодъё. Тэгвэл хил гайл дээр очиод хэд хоног хүлээх үү? Зөвшөөрөл авахд хэд хоног хүлээх үү? Татвар дээр ямар асуудал гарах вэ? Хэд хоног татварынхантай ажиллах уу гэсэн маягаар судалгаа хийх юм байна. 2005 онд бол 152 орн хамрагдсанаас манайх 41 дугаар байранд байсан байна. Энэ бол маш сайн үзүүлэлт байсан боловч харамсалтай сүүлийн жилүүдэд бол байнга ухарч ирсэн байгааг та нар харж байна тийм үү? 41-д байж байгаад 86-ад орсон байна. Манай эзлэх байр бол байнга хойшилж байна. Энэ бол хоёр шалтгаантай. Нэгдүгээрт хамрагдаж исэн орнуудын тоо өссөн байна. 152-өөж 83 болцсон. Тэр шинээр хамрагдаж байгаа улсууд маань биднээс илүү шинжилэл хийцэн ийм улсууд байж болох юм. За өөр нэг индекс байдаг. Энийг бол илүү тийм өмнөх хоёрыг бол нэг нь төрийн бус байгууллагад нөгөөх нь Дэлхийн банк гэдэг олон улсын байгууллага гаргадаг бол энийг тийм think tank те тийм бие даасан судлаачдын байгууллага гаргадаг юм байна. Та бүхэн амьдралд ажил дээр гараад
нэг хувийн компанид ажиллалаа гэж бодъё. Эсвэл өөртөө хувийн бизнесээ хийлээ гэж бодъё. Тэгэхээр та нар ямар нэгэн байдлаар өмчтэй харьцсан. Өөртөө орон байртай болох ёстой, машинтай болох ёстой, зөвшөөрөлтөө болон лицензтэй болно. Энийг ашиглах хэрэгчлөөч чи хэр вэ нөхөр хамгийн төгс хэрэгчлөөг 100% гэж үзье л да. Тэгвэл манайх бол нэг 61% хэрэгчлөөтэй байна. За бидний жишээ болгож ярих дуртай одоо Хонконг, Сингапур гээд маш хурдан хөгжсөн орнуудад бол иргэдний эдийн засгийн хэрэгчлөө бол 90 оноотой байна тийм үү. Тэгэхээр иргэдний хэрэгчлөөтэй байх тусмаа элдв дарамтгүйгээр татвар, бизнес, татвар, гайл, мэрэгжлийн хяналт гэдэг тэр дарамт байх тусам нөгөө хүмүүс чинь илүү их ажлын байр бий болгоно. Тухайн улс нь хөгждөг юм байна. Тэгэхээр энэ эдийн засгийн хэрэгчлөөд бол маш чухал ойлголт. Дэлхийн 125 улс хамгаалснаас багангийн багш жил хэдэн доллар цалин авч байна. Нэг хүнд нь хуугаад үзэхээр ердөө 110 доллар. Энэ гурав задарч байгаа энэ нийгмийн задрал одоо 4 жилийн өмнө манад 8 одоо байгууллагаас гарын үсэг авдаг гэсэн. Тэгэхээр одоо хамгийн өрсөлдөх чадвар сайтай орныг 100 гэж үзэх юм бол манай улс 11 онд бол 28 оноотой 15 дугаар байранд орсон байна. Өмнөх жил 2010 онд бид нэр 24 оноотой 14 дугаар байранд орж ирсэн юм байна. Та нар гайхаж байгаа бах тийм үү? Өмнөх жилдээ харьцуулахад бидний оноо өссөн байна шүү дээ. 24 байж 28 болсон байна. Гэтэл эзэлж байгаа байр маань яагаад хойшилж байна? Эндээс харахаар манай өрсөлдөөн бол нэгдүгээр өрсөлдөх чадвар суул байна. Хоёрт бид нар удаан байна. Нөгөө улсууд маань биднээс илүү хурдтай шинжилгээ хийгээд байгаа байхгүй. Тийм учраас манай байр хойшлоод байгаа. За энийг бол бид нар амжилтын хүрээ гэж хэлж байгаа. Тэр хамгийн гадна талын хүрээ бол 100 оноо гэж үзэх юм бол энэ бол одоо өрсөлдөх чадвар сайтай орн гэсэн үг. Өрсөлдөх чадвар сайтай байна гэдэг чинь баян байна гэсэн үг биш үү? Одоо Арабын нэг орн баяя гэж бодъё л доо. Маш баян. Гэтэл тэр хүмүүсийн ихэнх нь ажил хийдгүү, төрийн албанд ажилладаг ч юм уу. Тэр улсад шинжилгээ ухаан байдгүй, шинжилгээ ухааны нээлт хийгддэггүй. Ийм бол энэ өрсөлдөх чадвартай орн мөн үү? Биш тийм үү? Тэгэхээр баян байна, өрсөлдөх чадвартай байна гэдэг чинь шал хоёр өөр ойлголт. Хүн зарим хүн одоо баян аав ээжсээ асар их хэмжээний өв хөрөнгө өгүүлж аваад тэр ажил хийхгүйгээр сайхан амьдарч болно тийм үү? Гэтэл зарим хүмүүс өөрсдөө сайн сураад, сайн ажлын байр бий болж яваад магадгүй өөрөө бизнес бий болгоод их олон хүмүүсийг ажилуулад ингээ амжилтанд хүрч болно. Ингээ харахад хоёулаа 100-д хүрэхтэй. Гэтэл өрсөлдөх чадрын хувьд хэн илүү байх вэ? Өөрөө хөдөлмөрч бий болсон сайн байна тийм үү? За тэгээ дэд бүтцийн хувьд бол харьцангуй оноо сайжирсан байна. Энэ бол яг шинэ зам баригдаж байгаатай цахилгаан холбоо одоо интернетийн сүлжээ сайжирчтай байгаа холбоотой. Гэтэл яг ажлын байр бий болгодог, бодит баялагийг бий болгодог бизнесийн салбарт бол хөгжил гараагүй байна. Засаглалын салбарт бол одоо байдал арай сайжирсан. Энэ бол манай эдийн засгийн өсөлттэй төсөв ашигтай гарсантай холбоотой. Бас зуд турхан болоогүй мал аж ахуй өсөлттэй холбоотой. Эдийн засгийн тамир тэнхээний хувьд бол оноо сайжирсан байна. Эдийн засаг маань бол харьцангуй хурдтай өсч байгаа холбоотой. Манайхтай ижил төстэй орнууд яагаад бидний урд гараад нэхэл тэр орнуудад биш үү? Нүүрсний урд байхгүй, зэсний урд байхгүй. Гэтэл яагаад эдгээр ингэж урагшлаад байна гэхээр тэд нар шинжилгээг сайн хийж байгаа. Иргэдтэй эрх чөлөөг нь олгож байна. Бизнес эхлэхэд одоо 4 жилийн өмнө манад 8 одоо байгууллагаас гарын үсэг авдаг гэсэн бол одоо 13 болоод өссөн байгаа байхгүй. Тэр шат дамжлага бүрийн ард авилгал хийж суртал байгаа. Тэр шат дамжлага бүрийн ард та нар эрх чөлөө хэмэгдэж байгаа. Гэтэл бидэртээ өрсөлдөж байгаа орнууд 8 байгууллагатай ажилладаг гэсэн бол 4 болгоогүй болчихж байгаа. Одоо та нар нэг шинэ одоо бизнесийн зөвлөгөө өгөх компани байгууллаа гэж бодъё л доо. Тэгээд тэр зөвлөгөө өгөх компанида гаднаас одоо сүүлийн үеийн компьютер оруулж ирээ гэж бодъё. Гайл дээр та нар магадгүй 30 хоног хүлээж магадгүй. Гэтэл та нартай өрсөлдөж байгаа Орос, Казахстан, Гүржид бол 30 минут хүлээж байгаа байхгүй гайл дээр. Тэгэхээр хин илүү баялагийг хурдан бүтээж. Та нар бол 30 хоногийг шаналаад өнгөрөөж штэ бүтэн ирсэн болов татвар хийдэг төлдөг бол одоо айл гайл дээр явж байгаа бол хаана явж байгаа бол.
Гэтэл та нартай өрсөлдөж байгаа Казак, Гүржийн бизнес эрхлэгчний мөн 30 минутын дотор юм болчихж байгаа. Тэгэхээр эдийн засгийн өрсөлдөлтийг өрсөлдөх чадрын өсөлтөд андуурч ерөөсөө болохгүй. За сүүлийн жилүүдэд бол одоо манад бол дотгошоо чиглэсэн одоо гадны хөрөнгө оруулалт бол нэмэгдэж байна. Та бүхэн би ийм танилцуулах гад тийм материал авчирсан байгаа. Жишээлбэл одоо манай эдийн засаг 8.5 тэрбум доллар буюу 11 орчим тэрлион төгрөг, 11 орчим их найд төгрөг байна манай эдийн засаг, Монгол улсын эдийн засаг. Гэтэл стратегийн 15 орд газар гэж ярьдаг тийм үү? Оюутлогоо, таван толгой, Багнуур, Эрдэнэт, Овоот толгой, Нарийн Сухбат, Төмөртэй гэдэг энд байгаа нөөцийг хамгийн багаар тооцоод хамгийн бага үнээр үржүүлээд үзэхээр одоо эх 25-30 жил ашиглая гэж бодъё л доо. Энийн нийт дүн 2.2 тэрлион доллар болж байгаа. 2.2 тэрлион доллар шүү. Гэтэл манай эдийн засаг чинь өөрөө 8 тэрбум доллар эдийн засагтай. Манай эдийн засгаас 400 дахин том уул уурхайн баялагийг бид нэр эх 25-30 жил ашиглах нэ. Яг та нар үед ашиглах нэ. Та бүхний өмнө одоо ямар даалгавар учирч байгааг бол энэ уул уурхаагаас хэд хараат болж байгаа энэ эдийн засгийг яаж төржүүлэх вэ гэсэн асуудал байна. Одоо уул уурхайн бус компаниудад сайн менежер, сайн инженер олдоход аюул хэцүү болсон. Яг бол уул уурхайн компаниуд мөнгөөр зодод авчиж байгаа. Одоо өрмийн хусч авч байгаа байхгүй юу? Хоёрт та хэд уул уурхайн бус салбарт бизнес эрхлэе гэж бодъё л да. Одоо та хэд нийлж яагаад эдийн засгийн зөвлөгөө өгдөг, эсвэл хуулийн зөвлөгөө өгдөг, эсвэл эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг тийм компани байгууллаа гэж үү. Та нарт сайн судлаач хэрэгтэй, сайн англи хэлтэй хэрэгтэй, сайн хуульч хэрэгтэй. Тэр хуульч нарыг ажилуулахын тулд та нар уул уурхайн компаниудын өгж байгаа цалингаас илүү гаргаж өгөхгүй бол болохгүй шүү дээ, тийм үү. Гэтэл та нарын үйлчлэгээ хэрүүлээ. Одоо борлогдох боломж хэрүүлээ. Зэснүүрсний борлогдох боломж хэрүүлээ. Ийм учраас уул уурхай өөрөө өсөд байдаг маань манад хөрөнгө оруулалтыг олж ирж байгаа сайн талтай ч гэсэн нөгөө талаараа бусад салбаруудад хөрөнгө оруулах боломжийг бас хаад юм аа. Дээр нь уул уурхайгаас их мөнгө орж ирэхээр инфляц бий болно. Инфляц бий болохоор зээлийн хүү өснө. Зээлийн хүү өсөхөөр хөрөнгө оруулалт хийхэд хэцүү болно. Та нарын бараа үйлчлэгийг авах гэхээр нөгөө хэрэглээний зээлийн хүү өсчих учраас хэрэглээ хоногдно. Инхээр бусад салбаруудад бол ийм сул тал их үүсдэг юм аа. За өөр манай нэг сул талууд бол Монголд засгийн газрын татаас их байдаг. Төсвийн эдийн засагт эзлэх хувь хэмжээ бол бараг 47% болцсон байгаа. Гэтэл социалист гэх одоо хятад оронд бол одоо хятад улсад 20% л байгаа. Манайд хэдэн хүн ажил хийдэг мэдгүй. 1.1 сая хүн ажил хийж байгаа. Энийн 400 мянган малчид байгаа. 170 мянган төрийн албан хаагч. Тэр малчтыг бол яг ажил хийж гэнэ гэж үзэж болох уу? Тэднэрт хөдөлмөрийн гэрээ байгаа юу? Ажил олгогч гэж байна уу? Ажилтан гэж байна уу? Хэцүү байгааз. Тэгэхээр яг цэвэр ажил хийж байгаа хүмүүс маань 700 мянга орчим дэргэлдэнэ. 700 мянган чинь 200 мянга орчим төсвөөс цалин авч штэ. Тэгэхээр 4 хүний нэг нь татвараас салинжиж байгаа байхгүй. Гэтэл өмнөд Солонгост 100 хүний 4 л татвараас салинждаг. Манайд бол 100 хүнээс бараг 17 татвараас салинжиж байгаа байхгүй. Цаашдаа яаж нөхөр залуучууд улам их төрийн албанд орохыг сонирхдаг болчихж байна. Тэгэхээр нөгөө бодит баялагийг бий болгодог, эрсдэл үүрдэг хувийн хвшилт маань ажиллах хүмүүсийн тоо багасаад байгаа. Энэ бол бидний одоо Монгол улсын өрсөлдөх чадвар, Монгол улсын эдийн засгийн хэрэгжүүлэлт аюултай үзэгдлээ. Энэ байдлаас яаж гарах вэ гэдэг бол та бүхний ажил. Өөр нэг зүйл хэлье. Өнөөдөр бага ангийн багш нэг бага ангийн багшид хэдэн сурагч оногдож байгаа вэ? Гэтэл Оросын холбооны улсад 18 байт юм байна. Катарт 12 байт юм байна. Норвеги эднэрт бүр 7 байт юм. Финланд эднэрт. Энэ тэгэхээр чанарын том ялгаа гарч ийн үү? Өнөөдөр бага ангийн багш жил хэдэн долларын цалин авч байгаа? $2000 цалин авч байгаа тийм үү? Ойролцоо $2000. 3 сая 300 орчим. 12 тухаар нь 300 200 Монгол шүү дээ. Тэгвэл банкны зээлийн мөрөгчлөлтөд хэдэн долларын цалин авч байгаа? $8000 цалин авч байгаа. Жилд. За нэг 10 сая. Яг хуу зээлийн урамшуул те ингээд бодъё л. Тэгэхээр бага ангийн багшийн үнэлэмж ямар байна? Банкны зээлийн ажилтны үнэлэмж ямар байна? Тэгэхээр бид нар нөгөө нэг оюуны банкирууд болсон бага ангийн багш нараа гаргуун таяад мөнгөний банкируудаа илүү ингээд байгаа байхгүй. Гэтэл Сингапур одоо бид нар жишээ болгоод байгаа өмнөд Солонгос эднэрт бага ангийн багш нь хамаагүй өндөр цалин авч байгаа. Ганцхан жишээ Америк жишээ авъя л да. Манайхан Америкийг сайн мэддэг учраас
Америкт бага ангийн багш эхэлж орохдоо 50,000 аваад сүүлдээ бүр өндөр өртөгтэй хотод байл 90,000-ыг авах боломжтой байдаг. Гэтэл банкны зээлийн мэргэжилтэн 25-аас 35,000 долларын л цалинтай байна. Сингапур адилхан, Герман, Швед бүгд адилхан. Бага ангийн багш бол багшийн үнэмшил өндөр байдаг. Тэгээ сүүлийн үед манай ажил олгогч нар их том бэрхшээл хийдэг болсон байгаа. Дээд сургууль ороод ирсэн оюутнууд их голдог, англи хэлээрээ гологдож байна. Мэргэжлийн ур чадвараар гологдож байна. Дээд сургуулийн багш нартай уулзахаар 10 жилээс орж ирж байгаа хүмүүс чинь баг уншиж бичихгүй орж ирж штэ гэж хэлдэг болсон бэл. Ахлах ангийн багш нар болохоор дунд ангиас орж ирж байгаа хүмүүс юм байна. Бид нар үнэхээр ажиллаж амжихгүй их олон програмд хамрагдаад ажиллаж амжихгүй байна гэдэг. Тэгэхээр өрсөлдөх чадвартай, боловсралтай хүний их суурь хаана бага анги дээр байгаа. Дэлхийн 125-аас хамгаалснаас бага ангийн багш жилд хэдэн долларын цалин авч байна. Нэг хүнд нь хуугаад үзэхээр ердөө 110 доллар. Энэ гурав задарч байгаа энэ нийгэм задрал. Одоо 4 жилийн өмнө манад 8 одоо байгууллагаас гарын үсэг авдаг гэсэн. Манай боловсролын систем өрсөлдөөнд эдийн засгийн хэрэгцээг хангаж чадж байна уу гэж асуухад 10 оноо өхөөс ердөө 3 оноо л өгч байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол бид нар бол хийх ажил асар их байна гэдэг харагдаж байгаа. Яг гэвэл бид нар боловсролтой байж иргэдний өрсөлдөх чадвартай болно. Иргэд өрсөлдөх чадвартай болж дараад нь энэ 3 сая монголчууд маань 7 тэрбум дэлхий дээр 7 тэрбум хүнтэй дэлхий дээр өрсөлдөх юм байнамаа. Нэг хүнд нь хуугаад үзэхээр ердөө 110 доллар байна. Жилд нэг иргэн 110 долларын л боловсролын үйлчлэгээ авч байгаа. Гэтэл Катарт 2200 доллар байна. Катар улсын иргэн төрөөсөө нэг жил боловсролд зориулж 2000 долларын үйлчлэгээ авдаг юм байна. Манайд бол 110 долларын үйлчлэгээ авч байна. Олон улсын дундч бол 1000 доллар гэдэг юм. Тэгээ энэ 110 доллар төр чинь ихэнх нь юунд ордог вэ гэхээр халаалт, ус, багшийн цалин, нөгөө үдийн засгийн хөтөлбөр, хүүхд болгонд компьютер гэсэн хөтөлбөрүүд байгаа. Яг нөгөө шинжилгээ судлахаа хүнийг бие дааж сургадаг, оюун ухааны задалдаг тэр чиглэлийн юмнуудыг хасаад тэр юмнууд Монголд бол ховор штэ. Яг Монголд эрүүл мэндийн сургууль төгсөж байгаа оюутан, Казахстанд төгсөж байгаа оюутан, Чилд төгсөж байгаа оюутнуудын ур чадвар ямар байна гэдгийг харьцуулж хэмжиж чадахгүй байгаа. Гэтэл дэлхий дээр бол ингэж харьцуулдаг аргачлалууд байдаг юм байна. OECD гэдэг эдийн засгийн хөгжил хамтын ажиллагааны байгууллагаас бол ийм юу гаргадсан байлээ. Тэгээд бид нар бол цаашдаа энэ иргэдийнхаа ур чадварыг бусад орнуудын иргэдийн ур чадвартайг бодитоор ингэж харьцуулдаг ийм систем рүү орох хэрэгтэй байна. Монгол улсын үндсэн хуулинд бол Монгол улсын иргэд одоо бага боловсролыг үнэгүй авах хэрэгтэй байдаг. Иргэний үүрэг гэж үүдэг. Тэр бол сайн сурч боловсруулах үүрэгтэй. Улс одоо гэр бүлээ үндэслэх, гэр бүлдээ үлгэр дуурайл болох та нар үндсэн хуулийг уншаад үзээрэй. Тийм учраас оюутнууд маань өөрсдөө хүсэл эрмэлзэлтэй, өөрсдөө л тэмүүлэлтэй байх хэрэгтэй байна. Өрсөлдөх чадварыг сайжруулах гэх юм бол бид нар одоо 1 жилийн дотор нэг иргэнд оногдож байгаа боловсролын зардлыг 1000 доллар болгох чинь гэдэг бол худлаа. Гэтэл тэр мөнгө материаллык юмнаас одоо үл хамааран цэвэр өөрсдийнхөө ухамсараар тэмүүлэлээр хүсэл эрмэлзэлтэй одоо ийм байх юм бол бид нар энийг өөрчлөх боломжтой л доо. Нэг хүсэл эрмэлзэл ингээд өдөөгд бий болцсон цагт дараад нь мэдлэгийг бол олж үлдээ юм байна. Мөнгийг бол олж үлдээ юм. Хэрвээ хүсэл эрмэлзэл бол юу ч байхгүй, юу ч бүтэхгүй. Би шинэ ажлын байр бий болгоно. Би өөрийгөө хөгжүүлнэ. Би илүү одоо зөвхөн өөрөө мөнгөтэй биш, хамт олноо мөнгөтэй болгоно гэсэн тийм хүмүүс л энэ улс орныг хөгжүүлдэг шүү дээ. Тийм учраас би оюутнуудтай хандаж юу гэж өрөөлмөр вэ нөхөр дор бүрдээ заавал бусдыг биш юм гэхэд өөрийгөө манлайлаач тий. Илүү их юм уншаач, илүү их юм ойлгож аваач. Бид нар юмыг муугаар хараад их юм бол муул болоод байна. Сайнаар харж ингээд өөртөө тэмүүлж чадах юм бол сайнаар боловсрол чухал. Гэхдээ салруураас хамаарахгүйгээр түрүүн биесэн тэр шударга ёс, хууль эрх зүй чухал.
Яг бол шудраг хууль, шудраг эрх зүйн зохицуулалт бол бүх салбарт хамаарч идэг. Дараагийн нэг том салбар бол Монгол улсын хувьд аваад үзэх юм бол юу байгаа? Эрчим хүч байгаа. Эрчим хүч. Яг манай одоо эрчим хүчний их үүсвэр бол хацаалаад даахгүй байгаа шүү дээ. Одоо өдөр болгон шинэ хорвол бий болж байна. Гэтэл манай энэ дулааны цахилгаан станцууд чинь ихэнх нь 40-50 жил ажиллажлаа. Норм нь бол 30 жил байдаг. Одоо тэ өнөө маргаашгүй зогсоход бэлэн болцсон байдаг. Улаанбаатар хотын хэрэглээ чинь 800 орчим мегаватт байгаа. Гэтэл энэ эдгэрийн үйлдвэрлэж байгаа нь 800 мегаватт. Тэгээ дахиад нэг хэдэн шинэ хорвол бий боллоо. Эсвэл дахиад шинэ үйлдвэрүүд ашиглалтанд орлоо. Одоо оюутлал гэхэд одоо цахилгааны хаанаас авах мэдэхгүй л гаццсан сууж шүү дээ. Тэгэхээр эрчим хүчний салбар бол маш чухал. Эрчим хүч хямдхан байх хэрэгтэй. Дээр нь Монгол бол 3 хуваагдаж байна. Уул уурхай Монгол, хотын Монгол, хөдөөгийн Монгол. 3 шал өөр ертөнцийн болчихлоо шүү дээ. Гаднаас нарахад монголчууд байгаа. Уул уурхай Монгол бол ерөнхийдөө гадны эдийн засгийн хэсэг болчихлоо шүү дээ. Юм ухдаг, гадныхаа ирж ухдаг, гадаад зардаг, тоног төхөөрөмж нь гаднаас орж ирдэг. Монголд нэг бэлэн мөнгө орж ирдэг бусд хэсэгт тийм үү. Хотын Монгол бол бүр шал өөр болчихлоо. Илүү үйлчлэгээтэй, боловсрол илүү. Хөдөө бол ажлын байр байхгүй тийм. Байгаль орчны бохирдол ихтэй болчихлоо. Аслагдмал байна, мэдээлэлээс хол байна, бодит мэдээлэлс. Тэгэхээр энэ 3 задарч байгаа энэ нийгмийн задралын эсрэг энэ бол өрсөлдөх чадвар утга аюултай учраас энийг холбож өгөх нэг арга зам бол манай хэвлэл мэдээллийн байгууллагууд сайн байх хэрэгтэй. Хамгийн гол нь мэдээлэл харилцаа технологи тийм үү, интернет мэдээллийг яаж шуурхаад өгөөж байгаа. Яаж хөдөөгийн ард иргэдэд интернетийг ашиглаж боловсруулах вэ, мэдлэгтэй болох вэ? Боловсрал, эрчим хүч, тэгээд мэдээллийн технологи. Энэ 3 бол маш чухал юм байна. Цаашаа уул уурхайтай өрсөлдөөд мөнгө олох боломжтой салбар бол аялал жуулчлал байгаа. Гэхдээ түрүүн хэлсэн. Манай нөгөө гаднаас орж ирж байгаа Мят гэх төрийн өмчтэй компани монополчлсан бусад онгоцуудад нисгдэггүй нэг юм байна. Ажиллах хүчний асуудал байна. За өөр нэг асуудал ноолдор байгаа. Өөр нэг боломжтой салбар ноолдор байгаа. Гэвч яг адилхан. Уул уурхайгаас их мөнгө орж ирээд инфляц бий боллоо. Төрийн ханшил бичлээ. Энэ болгонд ноолдорын үйлдвэрд бол маш хүн цохилтод орж идэг. 100 төгрөгийн орлого олно гэж итэл 80 төгрөг орчдөг. Ингээд үүдэ хасаар харахгүй болж байна. Тэгэхээр энэ ноолуур аялал жуулчлалын салбарыг бол бид нар тусгай бодлого гаргаж дэмжих тийм одоо зайлшгүй шаардлага бол байх. За тийм гол санаа бол өнөөдөр эдийн засаг өсөлттэй байна, баян байна гэж ярих бол нэг хэрэг. Өнөөдрийн бидний амьдарч байгаа та бид тэр хэдэн зуун сая жилийн өмнө бий болсон зис, нүүрсийг бий болоход бид нар хөдөлмөрсөн үү? Бидний хөдөлмөр ерөөсөө ороогүй байна. Гэтэл ямар ч баялаггүй Сингапур, Өмнөд Солонгос зэрэг орнууд бол нэг хүнд оногдох эдийн засгийн баялаг нь бол маш их байна. Тэд нар яаж ийм нөхөр гараа хөдөлгөж, хөлөө хөдөлгөж амьдарч байгаа юм. Тэднийг айлаар жишээлх юм бол 3 хүнтэй айл байлаа. Нэг нь ядаж хүний үс засч өгөөд мөнгө олчихж байна. Нэг нь хүнд орчуулга хийж өгөөд мөнгө олчихж байна. Нэг нь хүний мөнгийг зээлж яваад эргэлдүүлж бизнес болоод мөнгө олж байна. Нэг нь хүнд гар утас хийж өгөөд математикийн тооцоо болоод физикийн бодож өгөөд ингээ мөнгө олж байгаа байхгүй юу. Тэр айл бол ямар аргаар мөнгө олох боломжтой. Гэтэл Монгол гэдэг айл 3 хүмүүс гуруула залах уу. Зисээ хэлтэлж идэхээс өөр юм хийж чадхаа боллоо бид нар. Зис дуусвал яах? Зисний үн дуусвал яах? Нүүрс дуусвал яах? Нүүрсний үн дуусвал яах? Тэгэхээр одоо бид нар баян байна. Монгол улс эдийн засаг хурдан хөгжиж байна гэдэг бол энэ бол төр зургийн үзэгдэл, энэ бол өнгөн үзэгдэл. Яг цаанаа бол бид нар эдийн засаг маань хэр төрөлдсөн байна. Монгол хүний өөрийнх нь тэр мэдлэг босвол өртөх чадвар хэр вэ гэдг бол шал тустай ойлголт юм байгаа шүү. За ингээд Монгол улсын эдийн засгийн эрхчлөлөө өртөх чадвар бол одоогоор бол их хойгоор сул байна. Дээр нь бид нар их удаан байна. Бид нартай яг адилхан өрсөлдөж байгаа орнууд бол өдөр тутам биднээс илүү их баялаг бий болгоод өдөр тутам шинэ ажлын байрыг болгоод дэлхийн зах зээл дээр тэд нар бол илүү их байр суурь болж байна. Гэтэл бид нар одоо урд нь ноос ноолоор эцсийн бүтээгдэхүүн гаргадаг гэсэн бол тэрийгэ ч чадхаа болж эхэлж байгаа шүү. Тийм учраас бид нар одоо өрсөлдөх чадвараа сайжруулахаас өөр аргагүй. Дэлхийн 125-аас хамаарснаас багангийн багш чиг хэдэн доллар цалин авч байна.
Нэг хүнд нь хуугаад үзэхээр ердөө 110 доллар. Энэ гурав задарч байгаа энэ нийгмийн задрал одоо 4 жилийн өмнө манад 8 одоо байгууллагаас гарын үсэг авдагсан. За боловсрол суугаас ингээд оюутан залуучуудаа зориулсан хэрэгтэй санаачлаг гаргаад намайг урьж одоо үжил бодлоо хуваалцах боломж олгосонд маш их баярлалаа. Оюутан залуустаа одоо сурлагын маш өндөр амжилт хүсье. Ажлын байран дээр гараад одоо хүсэл эрмэлзлээр дүүрэн байж Монгол орноо илүү ч нээлэг ийм сайхан орн болгоход хувь нэмрээ оруулныг тэтгэж байгаагаа хэлээд хичээлээ дуусгая. Баярлалаа.